баян хүний хүүхэд ч юм уу нэр алдартай хүмүүс өндөр ял авч явах хэвээр энгийн ардын хүүхэд хөнгөн ял авч явах хэвээр гэдэг нь шудраг ус гэж ойлгоод байгаа. Энэ чинь харин жинхэнэ дабл стандарт эсэргээрээ. Тэгэхээр хямбгоогоос үл хамаарч гэмтэргийн шинж нөхцөл байдалд нь тохирсон эрүүг хариуцлагыг л шүүх хоногт болж байгаа. Тэрийг нь тэгээд дээд чатны шүүхүүд нь хянаж байгаа. За намайг сүүх очрын тэгш жаргал гэдэг өмгөөлийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. За миний үндсэн чиглэл бол одоо эрүүгийн хэргийн өмгөөлөгчд ажилладаг. За одоо эмийн партнерс хуулийн фирмийн гүйцэх захирал бөгөөд эрүүг хэргийн өмгөөлөгчээр ингээд ажиллаад явж байгаа. Уг нь би чинь эмч болох гэсэн. За багасаа одоо 10 жилдээ хийм биологоор бэлдээд ер нь эмчийн мэргэжлийн конкурсаад ингээд авсан. За тэгээд тэр мэргэжлээ болоод одоо хуульч болохоор шийдсэн. За тэгээд миний оюутан байх үеийн дадлагууд дандаа шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллага дээр дадлага хийсэн. За өмгөөлийн салбарт бол би дадлага хийгээгүй. Ингээд үйлдвэрлэлийн дадлага хийж дуусаад прокурорын байгууллагад ажиллая гэдэг санал ирсэн. За мөн л 3 хоногийн дотор татгалзаал тэгэл өмгөөлөгч болцсон. Тэгээ гинтийн ингээд өөр байдлаар шийдэл болгоод л ингээд явцсан. За одоо бол яг энэ мэрэгчлэлтэй одоо хайртай, дуртай ажилтдаг бас их сонирхолтой салбар, манай салбар бол. За эрүүгийн салбарыг сонгосон шалтгаанууд за маш олон юмуд л байна да. Ер нь манай эрүүгийн салбар болохоор хүний амин чухал. Амин чухал. Заримдаа эргэж сэргээгдэхгүй ийм их ашигтай холбоотой асуудал дээр тулгуурлаж явдаг эрүүг хэрэг гэдэг бол. За иргэн захиргааны эрх зүйн харилцааны үр дагаврыг хууль зүйн хувьд шийдээд за ингээд тэр эрх зүйн харилцаас сэргэж болно. За эрүүгийн хэрэг дээр нөхөгдөхгүй хүний зам ёсны маш олон онцгой эрхүүд зөрчигдчихдэг. За тэр бүр дээр одоо хурц ажиллах энэ хүсэл эрмэлзэл маань одоо л яг энэ салбарыг л одоо бий болгосон л гэж өсөж байгаа юм л да тий. Анх бол яг зүгээр эрүүгийн хэрэг дээр ажиллах нь сонирхолтой гэдээ орсон. За сүүлдээ цөөхөн чинь сонирхолтой зүйл гэхээсээ илүү хариуцлагатай салбар юм байна. Яагаад гэвэл хүний амь амьдралтай холбоотой асуудал дээр одоо тэр хүнийг хөтлөөл алхаж шít. Тэгэхээр тэр хүний эрхийн асуудал дээр хариуцлагагүй хандна гэдэг бол одоо хөлчийн хувьд байж боломгүй хүртэл. За хүн хариуцлага алдах тохиолдол байна. Гэхдээ хууль зүйн үр дагаваргүй зүйл дээр эсвэл хууль зүйн үр дагавар багтаа зүйл дээр одоо тоомжиргүй байх нь болно. Тийм ээ хаяа би муу ажиллах уу гэдэг шиг. Яг одоо үйлчлүүлэгчийн эрх ашигын төлөө ажиллаж явах үедээ бол хизээш тоомжиргүй байж болохгүй, хариуцлагагүй байж болохгүй. Ягаад тэгэхээр тэр хүнд тэр хууль зүйн асуудалд холбогдсон. Хууль зүйн асуудлаар гэмтэргээр хохирогч болцсон. Гэмтэргээр холбогдож болцсон. Энэ хүний асуудлыг орхих юм бол тэр хүнд өөр найдар байдаггүй. Өөр найдар байдаггүй. Итгэл байдаггүй. Ийм учраас одоо манай эрүүгийн салбар нэлээд хадармаатай. За мөн сүүлийн үед одоо дандаа л нийгмийн одоо сошиалын одоо хэл ам шүүмжилтчийг хөвгддөг, сайлуулдаг муулдаг. Гэхдээ яг одоо мянган одоо өмгөөлөгчд өөрийнхөө урдх ажлаа хийгээд л ингээд хариуцлагатайгаар ажиллаад явж байгаа л да. Одоо анхны хэрэгүүдийн л нэг одоо 2009 онд Багнуур дөрөвт эхнэрийнхээ бид хүнд гэмтэл очруулсан гэх залуугийн хэрэг дээр орчихсон. Эхнэрээ одоо гудамжинд зодоод эхнэр нь нэгэсэндөө амнист болцсон. Ой санамж алдсан. Хэн зөвхөсөө мэдэхгүй. Цогтолгондоо хэрэгэлсэн. Тэгээ яадаг вэ гэхээр тухайн үеийнхээ
үйл явдлыг нэг 24-48 цагийн үйл явдлыг ерөөсөө сандаггүй. Тэгэхээр нөгөө амны зүгийн ойн сонжийн алдах нь хоёр хэлбэртэй юм байна л да. Хэрэг болох үеийн үйл явдлыг одоо санахгүй байх, босноос хоошхыг санахгүй байх гэдэг. Ретроград амниз, антипроград амниз гэдэг. Тэр залуугийн хэрэг дээр тэр залууг цагдаагийн байгууллагаас эзэн холбогдогчийн нөхөр нь байна л гэж үздэг. Яг нөхөр нь зохицуулсныг харсан үзсэн гэрч бусад баримт байхгүй. Бичгийн баримт байхгүй. Гол шалтгаан нь эхнэр нь өөр хүнтэй одоо зөвхөн хэрэглээ явж явах үед нь хардаад толгойр зөгцсөн байна гэдэг. Ийм л зүйл ярьдаг. Тэгээд тэр хэрэг дээр миний хувьд бол нөгөө хүн нөхлөчүүлсэн гэдэг нөгөө залууч нь 6 жилийн арга хэлсэн. Яагаад тэгэхээр тухайн үед би хавцас хэрэгт одоо байгаагүй зарим нотлох баримтуудыг өмгөөлөгчийн ур чадвар ашиглаж бүрдүүлэх энэ үйлдэлтэй л хангалтсан. Яагаад тэгэхээр нөгөө өөрөө хий яриад байсан. Нааш нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байна гэдэг байдлаар яриад байсан болохоос биш. Би ярьж байгаа зүйлээ ямар нотлох баримтанд нийцүүлж дүгнэлт хийх вэ гэдэг асуудлаа орхигдуулсан. Тэгж хоос яриад байгаа асуудлыг шүүхлэж авахгүй шүү дээ. Одоо тэгэл яг гэмт тэргийн шалтгаан нөхцөл гэх юм бол олон л хүчин зүйлүүд яригддаг. Одоо ахуй амьдралын асуудал, архит арсны асуудал, хүний хувийн одоо нөгөө хумсаргүй нөхцөл байдлууд, уур уцаартай байдал, бие биенээ одоо дээр нь гарах гэсэн, давах гэсэн ийм хандлагууд ер нь гэмт хэрэгэд хүрдэг гол зүйлүүд. Тэгэхээр одоо ухаантай, хүлээцтэй энэ байдал бол таныг одоо насан туршдаа бусдын эрхийг зөрчихгүй аз жаргалтай амьдрах энэ боломжийг бүрдүүлж идэх гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг удаагийн цогтурсан нөхцөл байдал, нэг удаагийн уур уцаартай байдал таныг болоод танай гэр бүлийн амьдралыг сүүлүүлдэг. Дараагийн нэг миний бодож явдаг асуудал хүний гэм буруутай эсхийг зөвхөн шүүх шийддэг. Одоо ямар нэг төрлийн хэрэг гарлаа гэхэд шүүхөөр эцэслэн шийдвэрлэгдэхгүй байхад тэр хүнийг одоо нийгэмд ялдаг, сошиал ертөнцид ялдаг энэ нөхцөл байдал хамгийн их хортой аюултай байх. Магадгүй хин хэрэгт холбогдсон байж болно. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулна. Ингээд хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодит нөхцөл байдалд тухайн хүн буруугүй, хамаагүй гэд ингээд цагаатад гарцсан ч гэсэн нийгэм тэрхүү гэмт хэрэгтэн мэдээд нэг төрлийн сэвтэл үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ зохисгүй байдлыг болиулах арга хэмжээ авахгүй бол хүний хамгийн эрхэм чанар болсон нэг төр алтар хүндийн асуудал. Тэгээд л юу ч биш болоод үлдчихэж байгаа. За одоо яг нөгөө олон улсын гэрээ конвенцийнхаа дагуу авилгатаа тэмцэх тий авилгын хэргийг одоо нээлттэй эд толд байдлаар шийдвэрлэх гэдэг агуулгынхаа хүрээнд манайх 22 дугаар бүлгийн хэрэгүүдийг нээлттэй хийдэг боллоо л доо. Зарим үед 11-ийг хүртэл. За улсын дээдчиг бол одоо бүх хэрэгүүдээ нээлттэйгээр ингээд явуулж. Уг нь шүүхийн нээлттэй ил тод байдал гэдэг бол шүүх хуралдааны үйл явцаа телевизээр цацах тухай ойлголт биш байхгүй. Уг үндэс нь шүүх нээлттэй ил тод байна гэдэг бол хэргийн бодит байдлыг тогтоосон энэ мэдээллээ олон нийтэд одоо тайлбарлах тухай асуудал байхгүй. Зарим нэг эмзэглүүлсэн зүйл байгаа. Нээлттэй одоо шүүх хуралдааны үед тэнд гэрч орж ирж байна. Овг нэр, эргээсийн дугаар, гэрээ хаяг, ахуй амьдрал бүх зүйлээд очиж байна. Ховын эмзэг мэдээлэл хохирогч орж ирж байна. Бас тэр мэдээлэл. Холбогдогч тэрхэн бууртаа байсан ч гэсэн ард үлдэж байгаа хүмүүсийнх нь хаяг тэнээр явагдаж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бас зааш анхаарах ёстой юм шиг байна.
яг уу авилгачтай тэмцэлгүй, яг уу ялын нүгэлгүй, яг уу тийм ээ. Гэмтрийг үйлдсэн бол хариуцлага хүлээлгүй л яг. Гэхдээ энэ цаашид бас арай өөрчлөгдөх боловсронгуй болох байхаа л гэж. Бид нэр шудраг ус гэж их ярьдаг. Тэгш байдал гэж ярьдаг. За дабл стандарт гэдэг юмд амар дургуйрт юм. Гэсэн мөртлөө логикийн хувьд өөрсдөө дандаа дабл стандарт юм ярьдаг. Их хурлын гишүүн байсан сайд дарга нарын хүүхэд хэрэг толбогдлоо. Хүмүүхэн л бэлдэж байгаа. Доотлын ороод уншихад 1 жилийн хугацаанд гэрээ орой уу зорчихыг хязгаарлах өгсөн байна. Шүүх ялзарчээ. Авилгал татгажээ. Шууд цаазаар авахгүй байсан. Тэдэн жил шоронд авахгүй байсан. Гэдэг бол мас бол тэр чигээр. Тэр хүн тэр хэргийг шийдэж байгаа шүүгч хууль зөвшөөрнө. Хэргийн бодит байдлыг тогтоосон нөхцөл байдлыг хууль зүйн ухамсарын дүгнээд хэрэг тавигдсан баримтын хүрээнд тухайн гэмтэргийн шинж хөнгөвөл хөндөвлөх нөхцөл байдлуудыг харгалзаад тохирсон ял шийтгэл олгодулж байгаа. Сошиал маршрутыг дагаад тухайн зүйл ангид байхгүй хүнд төрлийн ялыг оногдуулах юм бол нийгэмд бол шудраг харагдаад байна. Тэр хүн хуулиа зөрчих. Нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр баян хүний хүүхэд ч юм уу нэр алдартай хүмүүс өндөр ял авч явах ёстой. Энгийн ардын хүүхэд хөнгөн ял авч явах ёстой гэдэг нь шудраг ус гэж ойлгоод байгаа. Энэ чинь харин жинхэнэ дабл стандарт. Эсвэргээрээ. Тэгэхээр хямбгоогоос үл хамаарч гэмтэргийн шинж нөхцөл байдалд тохирсон эрүүг хариуцлагыг л шүүх оногдуулж байгаа. Тэрийг нь тэгээд дээд чатны шүүхүүд нь хянж байгаа. Ганцхан агшны шүүхтэй. Ингээд ажиллаа хийсхийн төлөө шүүгч нар руу, прокурор руу, өмгөөлөгч нар руу одоо жинхэнэ бүүлийг хийдэг. Дайрдаг, давталдаг. Тэгэхээр энэ эрх зүйн ухамсар гэдэг зүйлийг ер нь хүн бүхэн эрх зүйч байх албагүй л дээ. Хүн бүхэн ойлгох ёстой. Эрх зүйн ухамсарын суурь юу вэ гэхээр нөгөө ёс суртахуунаас л эхэлж байгаа. Ёс суртахуунгүй байдал газар аваад байгаа учраас тэр хүний ухамсарт байдлыг л өгөөсгөх байгаа.